Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайдын 1976 оны 633 тоот тушаалаар Бүгд найрамдах Монгол ард улс, Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсын хил залгай аймагуудын нийгмийн аюулаас хамгаалах хэлтэст хөлийн асуудал эрхэлсэн урлагчийн оронтойг бий болгож, Баян Үлгийн аймгийн 1-р комендатурын даргаар ажиллаж байсан Дэд Хурандаа Ноёныгийн огшоог 1976 оны 12-р сарын 22-ны өдрийн 1153 тоот тушаалаар Улаангомд суух хөлийн төлөөлөгчөөр томилон түүнд Баян Үлгийн уус, завхан, хөвсгөлийн хөлийн асуудлыг хариуцуулах болсноор хөлийн цэргийн дэг 245 дугаар анги үүсгэн байгуулагдсан. (1996) онд засгийн газрын тогтоол гараад баруун чиглэлийн зарим анги нэгтгэлүүдийг өргөдгөн зохион байгуулад тэгээ манай ангийг тэр өргөдгөн зохион байгуулах тэр ажиллагааны хүрээнд ангийг төрөл мэргэжлийн алууд дутаа болгосон. Тэрний нэг нь бол манай барилга орон сууцны албыг зохион байгуулсан. 96 оноос хойш ингээд үндсэндээ 30 жил болж байгаа юм байна. За манай анги бол зохион байгуулагдаад хуучин Улс аймагт Батлан хамгаалалт туслах нийгэмлэгийн гэж байсан тэрний байранд нэг 3 ширхэг хуучин 4 айлын нэг байрны 4 айлын орон сууцны нэг гараж ийм л юм байранд байрлаж байсан. Тэгээ нөгөө зохион байгуулалт нь ингээд ороод томроод ирэхээр байрлал нь хүртээмж багасаад ингээд зайлшгүй ангийг өргөдгөж байгаа учраас байрыг бас томсох ийм шаардлагын үүднээс 1997 онд энэ одоогийн энэ байрлалыг дансанд шилжүүлж авсан. Ийм учиртай байна. За анх манайх бодлогын орон сууцны алба байгуулахдаа албаны дарга би нэг няруу өнөргээд манай барилга орон сууцны албаны няруу нэг цахилгаанчин, гагнуурчин хамтарч хийдэг, хавсарч хийдэг нэг ийм тэгээ 3хан оронтой байсан. Тэр хүн бол цахилгаанаач хийн, сантыг яаж хийн, гагнуураач хийн бүхэл ажил хийдэг тийм цэрэмпүү гэж тийм ажилчантай байсан. Бид 3 оронтойны бүрэлдэхүүнтэй орон сууцны албыг байгуулж илээ. Нэг үйлчлэгч байсан бас Нүрдэн гэдэг нэг настай хүн манай орон сууцны албаны үйлчлэгч ийм хүнтэй ингээд үндсэндээ 4 оронтойтой байгуулагч байсан албадаа. Одоогийн байрлалд 2 тасалж энэ байрыг худалдаж авч ирсэн. Эхлээд одоогийн шатаа байгаа байрыг энэ гаражтай буудлагын тиртэй худалдаж аваад дараагийн ээлжинд энэ спорт заалыг худалдаж авсан 20 сая төгрөгөөр. Тэгээд дараа нь энэ эмнэлэг байгуулах, цэрэг байрлуулах гэдэг ингээд янз бүрийн байр сав хэрэгтэй болохоор энэ байрыг тэр үеийн ханшаа 5 сая төгрөгөөр худалдаж авч ирсэн. Анги бол үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой байр сав хангамжтай болоод тэгээд дээрээс нь энэ орон сууцны албыг бас албаны дарга няруу, сантехникч, цахилгаанчин, тэгээд үйлчлэгч ингээд албан төрөл мэргэжлийн албуудных нь хэмжээнд мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулад ингээд үнэндээ буусын барилга орон сууцны алба бол
зарчмын хувьд бол бүгд одоо өөр өөрийн чиглэсэн одоо үүрэг гүйцэтгэх одоо боломжтой болж зохион байгуулагдсан. Ийм л одоо төвхтэй юм да. За вэм 2002 онд цэргийн ангид сантехник салаасаар засвар үйлчлэг хийж эхэлсэн. Тэгэхдээ барилга орон сууцны дарга дуржгээд хошигш байсан. Тэгээд үйлчлэгч хоёр үйлчлэгчтэй сантехник салаасаар нэг гагнуурчин нэг цахилгаан нэг гагнуурчин цахилгаан хоёр нэг хүн байсан. Тэр орон тоондор би 2002 онд ажиллаж эхлээд тэгээд цэргийн ангийн бүх сантехникүүдийн засвар үйлчлэгээ хийдэг. 2010 оноос хойш заставуудын халаалтыг хийж эхэлсэн. 3 дугаар заставын халаалтыг эхлээд хийж бүх байрууд цэргийн байр албаны байр хоёрт сантехник тааш тэгж ажиллаад хийж эхэлж байлаа. Тэр үе чинь сангийн ажил бол сангийн tulva юунууд бол их муу байсан. За тэгээд байнга зүүнээ цагт байнга засвар хийдэг. Бүх tulva юунууд соёлдог. Тэр тарашаана гаднаас ирдэг тарашаана шугамыг хөсөл соёлдог байлаа. За 2002 онд эхэлж ангид орсон. Тэг ангид ороод үйлчлэгчээр орсон. Үйлчлэгч хийж агаад тэг үйлчлэгч хийдэг зунд нь бол заставын засвар үйлчлэгэнд явдаг байлаа. Тэгэд зунд нь бол бид нар энэ барилга юуна засвар үйлчлэг хийдэг асан. Тэгээд заставуудаар явж 1-6 дугаар застав хүртэл бүх застав үйлчлэг юу засварын аялал хийж асан. За би 2000 оны 6 сард сарын 20 хэдэнд энэ клиникт гагнуурсаар ороод тэгээ миний даргын лагуу хошигч байсан. Энэ надад гагнуурсаар авчихсан. Тэрээс хойш энэ ангид машин техник гагнуур тэгээд засвар үйлчлэгээ сантехникийн гагнуур энэ гадна ангийн шугам халаалтын шугам сольдог. Зунд нь сантехниктэй хамт явж заставын их сангийн үйлчлэгээ гагнуур ажил хийдэг. Тэгээд 2000 оноос 2003 он хүртэл ажиллаад тэтгэвртэй гарсан. Лагуу хошигч байсан маа тэгээд сантехникчэнд дамба миний хүртэл нэг хүн байгаад айласгаас дамба хоржсэн 2000 онд. Тэгээд хоёр үйлчлэгч байсан шатавын наран туяын дэнхэн хоёр. За мужаан эрхэгээд нэг хүн байгаа гараад оронд тэгээд хуйга батуйг ахлагч, шоколсын ахлагч. Цахилгаан чинь зорига гэж ахлагч байсан. Тэгээд би өөрөө 8 хүн байсан уу манай алууны. За анги бол асхтын заставаас дөрөө нүрийн застав хүртэл удаа 10 застав 23 харуулаар хил хамгаалтыг зохион байгуулж байсан. За хил хамгаалтыг зохион байгуулахад одоо тэр нөхцөлийг бүрдүүлэхийн тулд харуулын байр, заставын байр тэднээс гадна тэр застав харуулын байрыг төлөө төлсөөр хангах ажиллагаа гэж одоо том ажил байлаа. За тэгээд явдал дундаа хилийн заставуудыг шинээр одоо барилга одоо барьж өгсөн. За 2 дугаар застав 1 дугаар застав Бохирынгийн заставаас эхлээд ер нь одоо 1994 онд одоо Бохирынгийн заставыг барьж эхлээд 95 онд ашиглалтанд оруулсан. Үүрэг нүрийн застав юм тэгж ашиглалтанд оруулаад 3 дугаар заставыг 97 онд
4-р заставыг 99 онд тэгээд одоо 7-р заставыг 1999 онд ингээд ашиглалтанд оруулж ирлээ. Хамгийн гол асуудал одоо ер нь харуулын байр гэж их төвөгтэй юм байсан. Харуулын байрыг одоо барих гэдэг нэг ажил. Тэрийг барих нөгөө эдийн засгийн нөхцөл нэгүнд за одоо нөгөө мөнгө төгрөгнөөс эхлээд материал хангамжгээд одоо ерөөсөө тэр төсөөлөгдөөгүй юм л да тэр чинь. Тэгээ төсөөлөгдөөгүй юмыг аж ахуйн аргаар барина гэдэг л асуудал байсан байхгүй. Тэгээ аж ахуйн аргаар барина гэдэг чинь нэг төвөгтэй. За тэгээд өөрснийхөө гарган өрөө бусдаас гуйн одоо энэ янзын одоо арга хэрэгцээг ашиглан аль болох л болцоод бүх аргаар л одоо зохицуулаад тэгээд харуулын байрыг барьдаг ийм байсан. 23 харуулыг одоо барьж ашиглалтанд оруулаад хил хамгаалалтын үйл ажиллагаа шилжүүлж байлаа. За нөгөө талаар нэг асуудал бол одоо төлөө төлсний асуудал их хүнд. Манай одоо нутаг бол ер нь мод гэдэг юм их ховор. Ганцхан одоо юунаас энэ төргөн саглын нутгаас жоохон модтой бусад газар мод гэдэг юм бараг байхгүй. За тэгээ бусад газарднууд яг одоо хөрзөн аргал гэдэг одоо ийм юмсуудаар төлөө төлсийг хангалда. За хамгийн гол асуудал төлөө төлсөөр хангах гэдэг нь нөгөө техник, нөгөө бензин шатах тослох материал гэдэг юм чинь ховор. Тэр нь одоо нөгөө төсөөнд баг суучсан. Гол асуудал ерөөсөө бензин тосны хүртээмж тэр юм ерөөсөө хил хамгаалтанд л гол хөрөг үүсгээд тэгээ одоо тэрэнд багал юм оног тэгээ манай хилчид бол манай застав харуулын дарга нар гэж одоо мундаг хүмүүс байсан. Тэд нар чинь одоо тэр өөрийнхөө амьдрах орчныг бид одоо яг төсөд заасан одоо жоохон зүйлсүүдээр дэмэвгэн голлог асуудлыг манай хилийн застав харуулын дарга нар одоо тэр нөхцөлийг сайн бүрдүүлж яасан. Одоо би тэр үед надтай цуг тэр Монгол улсын гэлийн гэсгийг хамгаалж хил хамгаалтыг одоо зохион байгуулж ирсэн. Манай барилга уран сууцны албаны ажлыг маш их дэмжиж өөрийнхөө одоо тэр харуул заставын одоо байр байсан төлөө төс энэ асуудлыг их надгүйгээр баг зохицуулж ясан тэр үеийн застав харуулын дарга нарт тэнд ажиллаж ясан хилчтэй би одоо бас баярлж явдгийг. Энийг одоо дэлбэр одоо тэр хүмүүст бас амжилт хүсье. Аз жаргал сайн сайхан бүхний хүсье. Тийм одоо мундаг хүмүүстэй би ажиллаж ясан тав тийм бахаргалтай байд юм аа. Манай одоо боосын алба бол дээрээс нь одоо шинээр барилга барьдаг. Шинэ барьсан барилгаа ашиглалтанд аваад авсан барилга одоо төрөөчийн одоо хуучин ашиглаж ясан барилгуудыг засвар үйлчлэгээ гэж юм их байна. Тэгээ тэр нь нөгөө төсөв суугийг бас л минь аж ахуйн аргаар хийдэг. За ангидаар бол одоо ажиллагаа ихөө одоо застав харуулад нэг юм тогтцуулж аваад тэгээд одоо ангийн ажиллагаа гэж юм байна. Ангийн ажиллагаанд одоо сантехник ихтэл одоо энэ газар доорх системүүд нь одоо хуучирсан. Олон жил ашигласан системүүд чинь одоо хуучраад энэ тэнд хагарч цоорно. Барилга дотор ч гэсэн одоо энэ байшингуудын халаалтын системүүд нь бас хуучраад тэдний чинь соёлн тэрийг засвар үйлчлэгээ хийн. За одоо будаг шунх зүрхэнд өнгө зүмжтэй болгоно гэдэг. Ингээл одоо аажмаажмаар явсаар өнөөдрийн одоо байгаа нөхцөл хүртэл олон одоо жилийн олон хүний хөдөлмөр шингэсэн. Одоо өнөөдөр яг өөрөг гүйцэтгэх хилчдийн нөхцөл байдлыг үеийн албаны одоо уран сууцны албаны нөхдүүд бол сайн биелүүлсэн. Одоо бол ер нь манай хэдийн очроод хэдийн харуул заставуудын одоо байр байшин ажиллах нөхцөл бол мундаг болсон байлээ. Одоо би нэг заставаар орж үзсэн. Энэ миний үетэй харьцуулах юм биш ээ.
Энэ гоё одоо бас хил хамгаалт гэдэг юмыг одоо чинь зүгээр одоо камераар хиндэг болж байгаа байл шүү дээ. Одоо миний үед чи юу камер вэ? Явган одоо өрөг гүйцэтгэдэг байсан юм шүү дээ. Дээрээс одоо би тэр үед манай орон сууцны албада давхар одоо шатхууны албаа гэж нэг юм бас хамаардаг. Тэр шатхууныг бас болдог том болохоо байхаар одоо зээлддэг л одоо тийм л ажиллагаа байлаа. Яг одоо хамтарч ажиллаж байгаа албан байгууллагуудын бас харилцан бие биенээ ойлгодог тэр тус дэм нь бас манай үйл ажиллагаанд бас их нэмэр тус болж байсан. За нэг манай одоо алба бол ерөнхийдөө нэг иймэрхүү албада манайх бол одоо гол орон сууцгүй бол ямар одоо алба үйл ажиллагаа явуулахад орон сууц гэдэг юм байж тэрэнд хүн толгой хоргодж ажил тэгэл үйл ажиллагаагаа хэвээ явуулна шүү дээ. Тэгэхээр барилга орон сууцны албыг бол их одоо албанд энэ чухал хэрэгтэй одоо албаа гэж би өөрөө үнэлдэг. Манай хүмүүс ч гэсэн одоо тэгж үнэлдэг. Одоо надад зүг ажиллаж байгаа хүмүүс бол ер нь л одоо ажиллагаа нь одоо нөгөө шөн өөрөө хидэж гэсэн дууд нь бэлэн байдаг. Тийм одоо сэтгэлд албыг явуулах бол хамгийн гол нь ажиллаж байгаа хүмүүсийн тэр албаныхаа төлөө тэр ажлынхаа төлөө гэсэн чин сэтгэлтэй байгаа л одоо ажил урагшаа явдаг, бүтэмжтэй байдаг юм л да. Тэгээд би энэ хүмүүс одоо бас таларгалтай ханддаг, баярлж явд юм аа. Манай жилийн одоо 50 жилийн бүх албан хаагчид барилга орон сууцны албан хаагч бүх албан хаагчид баярын мэнд хүргэе. Сайн сайхан мөхний хүсээрэй. Нийт Ахмад хэлчд болон ажиллаж байгаа ажилчид та бүхэнд ангийн 50 жилийн баярын мэндийг хүргээд эрүүлийн сайн сайхан мөхний хүсье та бүхэнд. За ангийнхаа 50 жилийн үед бүх нийт ажиллаж байгаа хамт болон тэтгэврээс нь Ахмадтай болон бүх ангийнхаа хамт болон 50 жилийнхаа баярын мэнд хүргэе. За та бүхэнд бас баярлж өгдөг шүү. Төрлөг ангийнхаа 50 жилийн баярын мэнд хүргье. Та бүхэнд аз жаргал эрүүл сайн сайхан бүхний хүсье. Надтай зүг үе үед ажиллаж байсан Ахмад хэлчид одоо ажиллаж байгаа бие бүрэлдэхүүнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Манай орон сууцны алба үүсэж одоо 30 жил болжээ. Орон сууцны албаны 30 жилийн баярын мэндийг давхар хүргье. Бас энэ 30 жилд манай албаны хамт ажилласан бүх хүмүүстэй сайн сайхныг хүсье. Та бүхэнд аз жаргал эрүүл энхийг хүсье.